Өнөөдрийн хичээл бол рестораны хоолны цэс болон орцсон талаар хэрхэн асуух англи хэллэгүүд юм. Гадаадд хооллох үед хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг шүү. Ресторанд ороод юу идэхээ мэдэхгүй байвал зөөгчөөс санал асуух хэрэгтэй. Энэ үед ингэж хэлээрэй. What do you recommend? Эсвэл What is your most popular dish? Эдгээр нь маш ийдэг бөгөөд түгээмэл асуултууд юм. Хэрвээ та ямар нэгэн хүнсний харшилтай бол орцыг нь заавал асуух шаардлагатай. Жишээ нь самартай эсхийг асуухдаа Does this contain nuts? гэж асууна. Мөн би сүм бүтээгдэхүүний харшилтай гэж хэлхийг хүсвэл I am allergic to dairy гэж хэлээрэй. Заримдаа хоол хэр халуун ногоотой эсвэл хэр их хэмжээтэй гарч ирдгийг мэдэх хэрэг гардаг. Халуун ногоотой юу гэж асуух бол Is this dish spicy? Харин хоолны порц буюу хэмжээг асуух бол How big is the portion? гэж асууна. Хоолны орцыг өөрчлүүлэх жишээ нь сонгингүй авъя гэвэл Can I have this without onions? гэж хэлнэ. Харин сүмсийг нь холингоо биш тусад нь авах бол Could you put the sauce on the side? гэж маш ээлдгээр хүсэж болно. Хэрвээ та мах иддэггүй бол цагаан хоолны сонголт байгаа эсхийг асуух нь чухал. Ингэж асуугаарай. Do you have any vegetarian options? Эсвэл веган хоол мөн үү гэж лавлах. Is this vegan friendly? гэж асууж болно. Хоолны хийц арга барилыг сонирхол ингэж асууна. Шарсан уу эсвэл жигэнсэн үү гэж асуухдаа Is this fried or baked? Дахианы махыг яаж болгосон бэ гэвэл How is the chicken prepared? гэж асуух нь илүү тодорхой мэдээлэл авахд тусалдаг. Эдгээр хэллэгүүдийг сурч авснаар та гадаадад ресторанд хооллохдоо өөртөө яг тохирсон хоолыг захиалж чадна. Баяртай.